Сайн байцгаана уу сонсогчдоо, манай 3 дугаар дугаар үгээр хэлж байна. Энэхүү дугаараараа бид Герман хэлийг тойрсон сэдвүүдээр ярилцах болно. Тэгээд энэхүү дугаар маань нэгэн surprise байгаа. Манай хамгийн анхны 40-р дугаар болж байна. Тэгээд Goethe Institute-ийн Отгон төгс багш маань урилгыг хүлээн авч оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд сайн байна уу гшаа? Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байцгаана уу бүгдээрээ. За та манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач. За намайг Отгон төгс гэдэг. За Герман хэлний багш. Одоогоор Монгол дахь Goethe Institute-ийн сургалтын албаны даргаар ажилладаг. За Goethe Institute-д Монгол дахь Goethe Institute маань үндсэндээ 2008 онд анх үйл ажиллагаагаа эхлээд за яг албан ёсоор бол 2009 онд одоо Монголд одоо бүртгэлтэй болж одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Өнгөрсөн жил бид нар Монгол дахь Goethe Institute-ийн 10 жилийн хойг тэмдэглэсэн. Энд бол юм байна. Яг миний мэргэжлийн хувьд бол би яг Герман хэлний багш. Герман хэлний багш мэргэжлэр Монголдо сурч төгссөн. За тэгээд одоо Герман хэлээр багшлаад 23 жил орчим болж байна. Яг мэргэжлэр ажиллаад. За 23 жил гэхээр би таныг багшилж эхэлж байгаа төр жилээс юм байна. Бараг тийм байх. 23 24 дахь жилдээ багшилж байна гэсэн үг. Одоо 24 дахь жилд рүү орсон байна. 2020 он гараад. Би нөгөө Goethe сургуулийг төгссөн шүү дээ. Төгсөөж манай 10 жилийн багш байгаа. Надад бас Герман хэл анхаарч ирсэн хүмүүсийн нэг. Тэгээ багшаас залуудаа Германд амьдарч ирсэн тий. Германы яг миний санджаа Германд яг сургуульд ажиллаж ирсэн санагдаж байна. Тэгээ би чинь 2000 биш яг багшийн мэргэжлэр төгсч гиснээс хойш энэ Улаанбаатар хотод хуучин одоогийн хүмүүнлэгийн ухааны их сургууль, хуучнаар бол гадаад хэлний ихтэй сургууль гэж байхад Герман хэлний багшийн ангид ирсэн суралцаад гадаад хэлний их сургуулийн багшийн мэргэжлэр төгсөөд үндсэндээ яг шууд ажиллаж эхэлсэн байж байгаа. Тэгээд ажиллаж эхэлснээс хойш би чинь за дунд сургуулиуд ажиллаж байсан, хүмүүнлэгийн ухааны их сургууль, дээд сургууль, их сургуулиуд бас Герман хэлний багш хийж байсан. За сүүлд 2004 оноос нөгөө Goethe сургуульд багшаар ажиллаж байхдаа Германы багш сурч солилцооны алба болон нөгөө дунд боловсрол бишээ юу вэ? Цэтифач одоо юу вэ? Хэдийн чадах ерөнхий боловсролын сургуулиудын асуудал хэрэгсэн төв газрын одоо урилгаар хөтөлбөрөөр үндсэн талбайны өдөрт Герман улсын Niedersachsen мужийн Osnabrück-ийн за Schinkel дүүргийн Schinkel Gesamtschule буюу тэр сургууль үндсэндээ бол Герман хэлний багшаар нэг жил ажиллаад ирсэн байгаа. Дунд сургуульд Герман хэлний багшаар ажиллаж байгаад ирсэн нэг жил. За тэгээд хамгийн одоо эхний танаас асуумаар байгаа асуулт болохоор би таны фэйсбүүкийг гүйлж байгаад нэг гоё пост олсон. Тэгээд тэр пост нь юу байсан бэ гэхээр хүүхэд бүрт хичээл заах чухал биш. Харин хүүхэд бүрийг сурах хүсэлтэй болгох нь илүү чухал гэж Джон Буллок хэлсэн үг байсан. Тэгээд үүн дээрээ тулгуурлаад асуухад таны бодлоор хүүхдийг сурах хүсэл эрмэлзэлтэй болгоход багш нар, эцэг эхчүүд, ах эгч нар нь юун дээр илүү анхаарах хэрэгтэй санагддаг вэ? Тэгээ энэ ишлэл надад их таалагддаг та зүгээр бас хаанаас би яг олсноо болж мэдэхгүй байна. Зүгээр бас л Facebook юм эсвэл нэг одоо интернет юунаас л олж харсан баг. Тэгээ тэр маш их таалагдсан учраас тэрийг би ер нь бол байнга постолдог тэрийг идэвхжүүлж. За өмнө бас нэг жилийн өмнө юм уу шахуу постчихсан багтаа нэг бас саяхан идэвхжүүлээд бас дахин бодсон. Яг л энэ их чухал зүйл гэж миний хувьд боддог. Ялангуяа манай одоо юу гэдгийг багш нар дунд сургуульч бай. Ер нь бол ихтэй сургуульч гэсэн. Ер нь бол боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын хувьд бол үндсэндээ одоо хүүхдүүдэд, залуучуудад альва зүйлийг заахтаа бид нэр зөвхөн зааж байгаа зүйлдээ анхаарал тавихаас биш. Тухайн хүүхэд маань эсвэл нөгөө суралцагч маань хэрхэн яаж хүлээж авч байна гэдгээ нэг төлөвлөлт анхаардаггүй юм шиг ер нь одоо тиймэрхүү байдал ерөнхийдөө нэлээд давмгай байдаг юм шиг надад санагддаг л та. Тийм учраас ер нь бол одоо юу гэдгийг альва хүнд, альва хүүхэд залуучуудад ямар нэгэн зүйл хэлж өгч тэдэнд зааж сурах гэж байгаа бол тухайн одоо юу гэдгийг хэлж өгсөн одоо чиний одоо юу гэдгийг таны өөрийн чинь одоо юу гэдгийг зааж сурах гэж байгаа зүйл тухайн хүүхдэд хэр зэрэг сонирхолтой байж болохгүй эсвэл одоо түүнийг сургахын тулд тухайн одоо юу гэдгийг суралцж байгаа сонирхлыг хэрхэн өрнүүлж одоо юу гэдгийг одоо болох вэ гэдэг талаас илүү анхааралтай байх хэрэгтэй юм шиг санагдав. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг миний зааж байгаа зүйл чамд сонирхолгүй бол
Чи өөрөө түүнийг сонирхгүй бол үндсэндээ чиний одоо сурах итгэх байхгүй болно гэсэн үг байхгүй юу? Тэ? Гол нь санаа үндсэндээ бол ийм л байна. Одоо би Германд дунд сургууль багшиж явах тааж гэсэн ерөнхийдөө би өөрөө бол энэ дунд сургууль багшилж байсан. Германд гэсэн дунд сургууль багшилж байсан. Ер нь хоёр улсын боловсролыг ч гэсэн боловсролын системийг ч гэсэн ерөнхийдөө одоо юу гэдгийг ажиллаж байгаа хүний хувьд бас одоо хацуулаад хараад байна. Тэгэхээр тиймд одоо юу гэдгийг Германы дунд сургуульд явж байгаа тэр боловсролын систем өөрөө сургах заах арга зүйн хувьд ерөнхийдөө тест өөр байсан л да. Тэгэхээр намайг босч ирснээс хойш би бас нэг жишээ хэлэхэд тухайн үед надад хамт ажиллаж исэн за одоо Гёте сургууль хамт ажиллаж исэн гэсэн үг. Манай хичээлийн эрхлэгч за их мундаг багш одоо Монголын боловсролын хүрээлэнд ажилладаг. За тэр багш маань Монгол хэлнийхээ 2-3 багшийг бүрдүүлээд ингээд нэг баг болоод өөрөөр Монгол хэлний дунд сургуулиуд сурах хүчийг одоо шинээр хийх тийм баг бүрдүүлээ тэр багтаа намайг урьсан. Тэгээ тэр багтаа намайг урьсны гол шалтгаан нь юу вэ гэхээр үндсэндээ би өөрөө бол монгол хэлний хүн биш зүрхтэй хэлний гадаад хэлний багш. Урьсан гол шалтгаан нь болохоор тухайн одоо юу гэдэг герман сургуульд герман хүүхдүүдийн үздэг герман хэлний ном болон уран зохиолын ном ер нь ямар шуухан бүтцтэй ямар шуухан байдаг юм бэ гэдэг талаар хараад бид одоо зөвлөөж яг утгаар нь урьсан байхгүй. Тэгээ бид нэр хамтаа ажиллаад үндсэндээ нэг ном хийгээд тухайн үед за мөнгөний үсэг компаниар хийлгэж ирсэн санаж байна. Үндсэндээ олон багуудтай өрсөлдөөн үндсэндээ манай ном шалгарсан л та. Тэгэхээр мэдээж манай тэр монгол хэлний багш нар бол их мундаг багш нар байсан. Тэр багш нарын маань хийсэн зүйл да. Тэгээд бид нэр өөрсдөө хоорондоо ярьж байгаа одоо юу гэдгийг магадгүй тэн дээр мэдээж тэр одоо герман хэлний сурах хүчиг их хэл болж сурах хүчгийн бүтэц зохион байгуулалт ч гэсэн бас ямар байсан бэ гэдэг талаар хамтарч ярилцаж бас тодорхой зүйл авч хэрэгж авч номдоо тусгасан бас нэлээд одоо юу гэдгийг одоо төрүүлэхэд бас нэлээд их нөлөө үзүүлсэн байх гэж боддог шүү. Тийм учраас ер нь бол яг хуу аливаа багш нар одоо бидний хувьд ч гэсэн ер нь бол одоо сургах зүйлээсээ илүүтэйгээр би энийг сурахын тулд тухайн хүндээ хэрхэн хүрэх вэ гэдэг талаас нэлээд бодох хэрэгтэй байна. Хүргэх гэдэг нь тухайн одоо юу хүлээж авч байгаа хүнийхээ одоо юу хүсэл сонирхлыг яаж илүү одоо төрүүлэх вэ? Тухайн одоо сурж байгаа зүйлдээ яаж илүү сонирхолтой болох вэ гэдэг талаас нь илүү анхаарах хэрэгтэй гэж боддог юм л. Тийм учраас түрүүний тэр хэлсэн одоохон мөнгө сарлын хэлсэн тэр ишлэл бол их чухал зүйл гэж би боддог. Ер нь олон багш нар олон сургууль хүмүүжүүлэгч нүнийг бас байн хараасаа гэдэг утгаар би энийг бас байн төвчүүлэн дахин постлж идэг. Олон багш нарын бас хаддаг байх гэж бодож байна. Харин тийм надад бас ингээд хараад ер нь бас бидний өөрсдийн амьдралдаа ч гэсэндээ айгүй ойрхон зүйл шиг санагдсан. Одоо ингээд өдий хүртэл ингээд дурлаж хийсэн зүйл, тэгээ нэг хийх ёстой гэж хийсэн зүйл хоёр бас ингээд урт хугацаанд авах юм бол нэлээд том одоо ялгаа авчирт юм шиг санагцээ. Тэгэнгүүт хүүхэд байх үеэсээ тэгээд ингээд томчууд нь бас хүүхдүүдтэй туслаад юмыг ингээд сонирхож сурах нь тий. Ингээд нэг хийх ёстой чи наадхаа хий гэж сурах биш. Юу яаж сурвал илүү сонирхолтой, илүү одоо тааламжтай байхаар энэ тэр замыг олж өгч туслах юм бол бас хүүхдүүдэд илүү зүгээр байх гэж бодож байна л да. Тий, ер нь яг үнтэй ойлголоор басны зүйлийг хэлэхэд ер нь бол одоо юу гэдгийг одоо дунд сургуулиудын хувьд жишээлбэл ер нь хүүхдүүдийн гэрийн даалгавраар аягүй их хардаг та. Би ер нь одоо юу гэдгийг би ч одоо Гёте институтийн сургалтын албаны одоо дараагаас гадна дунд боловсрол ирээдүйн түнш гэсэн санаачлагын төслийн удирдагчаар ажилладаг. Тэгээ ер нь багш нартайгаа уулзаж хэлэхдээ ер нь гэрийн даалгавар өгөх ямар хэрэгтэй бэ гэж байгаль хэлдэг. Би бол хүүхдүүд гэрийн даалгавар өгөхийн одоо юу гэдгийг яг эсрэгх нь хаашаа ер нь бол аль болохоор гэрийн даалгавар өгөхгүй байх талаас нь багш нартаа зөвлөдөг. Яагаад гэвэл бид нар тэр хичээлд ашиглаж байгаа 45 минут тий хичээлийн цагийг л маш үр дүнтэй бид зохион байгуулах хэрэгтэй байхгүй. Үнэхээр хэлж өгөх юм а хэлж өгөөд хэлж өгсөн зүйлээ хүүхдүүдтэйгээ дахин давтаад та үнэхээр одоо юу гэдгийг хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөх гэж байгаа бол зөвхөн тэрийг эргэн сэргээх маягтай маш багахан даалгавар өгөх хэрэгтэй л гэж зөвлөж. Олдвол гэрийн даалгавар өгөхгүй байх хэрэгтэй. Нэг хүүхэд одоо өдөрт та нар одоо бид нэр өөрсдөө ч гэсэн нанд бодож байгаа дунд сургууль байсан. Өдөрт 6-8 цагийн хичээл дор хаяж 4-5 өөр төрлийн хичээл орно. Бүх багш нар даалгавар өгнө. Тэр хүүхд хийцээ амжих уу те. Хийсэн ч гэсэн одоо юу гэдгийг зүгээр л нүд хуурсан болж одоо хүүхд багштай харуулахын тулд өөртөө зориулж бишэл юм хийдэг юм
хуурамч байдал бий болдог байхгүй юу. Энэ ч бас хүүхэд бол үндсэндээ 7-8 цаг хичээл өдөрт суусан хүүхэд хараад амрах хэрэгтэй. Өөр зүйлээ хийх хэрэгтэй тий. Энэ зүйлийг цаг зарцуулдаг байх хэрэгтэй л гэж ер нь бол их ярьдаг юм л да. Зарим багш нар маань ер нь бол шуурдгүй тий. Гэрийн даалгавар хийхгүй бол хүүхэд сурахгүй гэдэг. Зүгээр гэрийн даалгавар хийхгүйгээр одоо юу гэдэг бид нар өөрсдөө хүүхдийг илүү одоо үр дүнтэй сурах тал дээр яаж анхаарах вэ гэдэг дээр тэгэл анхаараасай л гэдэг үднээс авчиртайгаа байнга бас ярилцдаг л та. Тэгээ би таны хэлсэн дээр бол 100% санал нэгж байна. Ер нь яг нөгөө тоо хэмжээ нь одоо өгж байгаа даалгаварч гэдэг юм уу? Тоо хэмжээ нь ихсээд ирэхээр яг тэнэлгээр чанар нь багасаад тэгээд яг л нөгөө хүүхэд байхад чинь тэгээд нэг бас нэг нүд хуурсан юм хийдэг шүү дээ. Тэг ингээд нэг даалгавруудаа тиймэрхүү байдал хүрэхгүй байх хэрэгтэй байгаа юм бол. Яг хийх юм аа цаг тухайд нь хийгээл тий үр дүнтэй. Айлхаар бид өөрсдөө ч гэсэн одоо юу гэдэг багш хүний хувьд бид нар зааж байгаа, сургаж байгаа хүмүүстэй бид нар өөрсдийнхөө үйл одоо хийж байгаа үйлээр бас үлгэр дуулаар болох хэрэгтэй байхгүй. Яг хийх зүйлийг яг цаг тухайд нь яг таг хийж өөрсдөө чаддаг байх хэрэгтэй. Тэрийг чи хараад багш нар биш одоо юу гэдэг хүүхдүүд эсвэл суралцагчд маань үлгэр дуурайл авдаг байх хэрэгтэй байхгүй тий. Ядаж манай тэр багш нэр тэгдэг тий. Би ер нь яг тэгж сурах хэрэгтэй байна тий. Орож иймэрхүү зүйлийг бид нар өөрсдөө үлгэр дуурайл болох хэрэгтэй. Чи юу гэж заагаад ах юм биш тий. Тэгэхээр үндсэндээ одоо юу гэдэг бидний нөгөө яриад байгаа энэ сургалт энэ гэдэг зүйл ч үндсэндээ гажуудж өөр тийш явж байна л гэсэн санаа болж байна. Тийм учраас үндсэндээ бид нар өөрсдийнхөө хичээлийг одоо зохион байгуулахдаа хүүхдүүдээс жишээлбэл одоо юу гэдэг нөгөө багш нь түрүүн Германд Оснабрюкийн сургууль багшижсэн гэж хэлсэн тухайн сургууль багшиж байхдаа 5 дугаар анги, 6 дугаар анги, 8, 10 дугаар анги гэдэг хичээл заадаг байсан л Герман хэлний. Тэгээд ялангуяа хичээлийг орохын тулд ихэвчлэн ер нь төсөлт ажлын хэлбэрээр хичээлээ явуулдаг. Тухайн үзэж байгаа хичээлтэйгээ уялдуулаад аль болохоор хүүхдүүд өөрсдөө харж, нээж, илрүүлж, одоо ярилцаж, бүтээж хийх маягаас нэлээд зохион байгуулдаг. Тэхийн тулд тухайн хүүхдтэйгээ одоо юу гэдгийг хүүхдүүдтэйгээ үндсэндээ тухайн сэдвийн хүрээнд ярилцаад тодорхой хэмжээний сэдвүүд гаргаад хүүхдүүд өөрсдөө сэдвээ сонгоод баг бүртгүүлээд тэрүүгээрээ өөрсдөө одоо юу гэдгийг уншаад өөрсдөө олоод багш мэдээж тусдаг шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ одоо юу гэдгийг төслийн тайлан тавиад иймэрхүү маягаар сурах арга хэл явуулж яваад байгаа юм л томцсон бол иймэрхүү зүйлийг бид нэр өөрийн болгож авах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хүн альва зүйлийг хүн өөрөө оролдож, өөрөө хайж, өөрөө одоо юу гэдгийг одоо хийж мэдж авснаар үндсэндээ тухайн зүйл маань илүү их үлдэцтэй байдаг байхгүй юу үндсэндээ бол тийм. Тэгвэл бид нар одоо юу гэдгийг хүний зааснаар за юу гэдгийг за чи энэ одоо хуудасны тэтэс тэтгэвэр хуудсыг уншаад одоо юу гэдгийг тийм зүйл цээжлээд одоо юу гэдгийг одоо гадаад хэлэн дээр бол ялангуяа чи хоногт 10 эсвэл 20 үгүй бол 30 40 үг цээжлэх хэрэгтэй гэдэг. Энэ бол ямар үр дүн байхгүй. Яг нэг үг л. Энэ тухайд би хүүхдүүд маш их яриад байгаа. Ялангуяа өнөөдөр одоо юу гэдгийг бүгдээрээ герман хэл сурах талаар ярилцж байгаа учраас ялангуяа энэ тал дээр би бас нэлээд их зүйл бодож явдаг. Зүгээр энэ тухайгаа бас та бүхэнд болон одоо сонсож байгаа та нарынхаа энэ подкастыг сонсож байгаа хүүхд залуучууд ч гэсэн бас одоо хүргэе гэж бодож байгаа. За тэгвэл хэдүүлээ одоо яг үндсэн сэдвээр орно. Тэгээ танаас дараагийн асуулт болохоор герман хэлний онцлогийг та юу гэж боддог вэ? Ер нь герман хэлний онцлог ер нь бол хэл хэлний хувьд бол ер нь аливаа юу гэдгийг гадаад хэл сурч байгаа хүний хувьд бол тухайн хэлийг хэрэглэж сурах шаардлагатай байна. Багш нь одоо ер нь бол олон гадаад хэл мэдэхгүй шүү дээ. Багш нь герман хэл мэдээж герман хэлээр одоо дээд сургуулийн багшийн мэргэжлээр сурч 4 жил сурч төгссөн. Дунд сургууль байхдаа 7-8 жил орос хэл үзсэн. Багш нь англи хэл мэддэг. Харамсалтай. Яг нь сурыг гэж боддог. Тэгээд үнэхээр бас зав гаргаж бол чадахгүй л байгаад байгаа л та. Яг орос хэл бол бас 7-8 жил үзсэн учраас ерөнхийдөө төдийл нэг их мартаагүй. Гэхдээ бол ярьж чадхаа бас болсон байна лээ. Ерөнхийдөө бол ойлгоно. Герман хэл бол яг нь миний өдөр тутмын одоо ажлын маань хэл учраас ерөнхийдөө. Тэгээд энэ хэлний онцлогийн тухай нэг юм ярьсанд зүгээр багш нэг зүйлийг хэлэхэд хүмүүс одоо ингэдэг юм л да. Одоо юу гэдгийг герман хэл одоо Европын хамгийн хүнд хэлнүүдийн нэг. Бүрэн аягүй хүнд. Тэ? Одоо та нар бас бүгдээрээ бас харсан л байх. Одоо фэйсбүүкээр ч гэсэн одоо хүүхд залуучуудын одоо нэг дамжуулаад постлол байгаа нэг юу байдаг юм л да.
герман хэлийг сурахын тулд энэ одоо юу гэдгийг насны маань амьдрч үзэхгүй гэдэг. Яг үнэндээ бол үнэхээр одоо юу гэдгийг за Америкийн алдар зохиолч Хемингуай энийг хэлсэн гэдэргээд нэг янз бүрийн юмд явшаад үнэхээр тэр хүн хэлсэн хэсэг бол мэдэхгүй зүгээр. Гэхдээ тухайн одоо герман хэлний хүнд гэдгийг нь л зүгээр одоо юу гэдгийг одоо харьцуулахын үүднээс тиймэрхүү зүйл яриа гаргасан байх юм шиг бодоод байна. Зүгээр герман хэлийг би сурч байгаа эсвэл би сурцсан гэдэг ойлголт үнэндээ харьцангуй тий. Одоо юу гэдгийг та нар шиг одоо юу гэдгийг холбооны өдрөөр герман улсад яг өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр одоо мастер ихтэй сургууль сураад мастер хамгаалж байгаа хүмүүсийн хувьд бол жишээл одоо юу гэх юм математикийн хүн бол би хуулийн одоо хэллэг ойлгоход бас төвөгтэй шүү дээ. Би одоо юу гэдгийг хэлэрч гэсэн ялгаа байхгүй юм бол тийм учраас би яг ямар төвшин би хизээ би яг сурсан байна. Хизээ би энийг чадж байна гэж ярих нь бол үндсэн нь харцсан асуудал. Герман хэл мэдээж одоо юу гэдгийг хүндүү гэвэл одоо ямар үед би одоо юу гэдгийг сурж байгаа гадаад хэл аюу хүнд хэцүү хэл гэж ойлгох вэ гэхлээр миний бодож байгаа зүйл миний одоо юу гэдэг суралцагчтай ч гэсэн байнга зөвлөж байгаа зүйл чи хийхгүй бол мэдээж хүндэл байна тий. Хийгээл байвал одоо тэр зүйлийн амтанд нь ороод эхэлдэг байхгүй. Тэгэхээр их амар болж эхэлнэ. Улам сонирхолтой болж эхэлнэ тий. Тийм учраас энийг л би хүүхд залуучуудаа маш их хэлдэг юм л да. Тэр онцлогийн хувьд бол яг хуу тэр нэг одоо бидний байнга хэлдэг тэр нэг одоо герман хэл сурч байгаас сурсан хүн болгоноос та нар ер нь бас нэг асуугаад үзье. Герман хэл хамгийн хэцүү нь юу юм бэ? Нөгөө der die das нөгөө артиклийн тухай ярьдаг. Гэтэл герман хэл чинь үндсэндээ 3 артикл юм шүү дээ. Der die das юу хэцүү байгаа юм бэ гэдэг. Тэр бол үндсэндээ одоо юу гэдэг герман хэлэнд байгаа бүх одоо бидний хэлдгээр бол жинхэнэ нэрэлтэй бид нар андуураад яг хуу хэл зүйн нууд үндсэндээ дандаа нэр өгч хэлээд байдаг. Бүх жинхэнэ нэрүүд бол үндсэндээ der die das буюу за энэ 3 одоо хүүсээр ялгаж байгаа энэ тэмдэгтэл хуваагдаж байгаа шүү дээ үндсэндээ бол. Тэрийг цээжлэх түүхтэй учраас бид нар хэцүү гэж яриад байгаа. Тийм. Нэг онцлог нь бол үндсдээ энэ гэж хэлж болох байх гэж бодож байна. Тэгмээс ер нь бол яг альбаа зүйл бид нэр хэлж бай, босоо зүйлч би өөрөө хийхгүй бол би өөрөө хичээхгүй бол тэр бол хүн хэвээрээ л үлдэнэ. Тэгвэл анхлан одоо яг герман хэлийг сураад эхэлж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Багш нь ер нь хичээл зааж байгаа хүүхд болгонтой хэлдэг л дээ. За би өөрөө ч гэсэн оюутан анх оюутан болоод чинь бас 20 гарчсан байсан оюутан болоод герман хэл сурч эхлэхдээ за одоо ерөөсөө би герман хэлний юм цуглуулахгүй болохгүй гэх тээ. Одоо энэ хүн болгонд л байдаг асуудал гэж бодож байна. Тэний герман хэл одоо юу гэдэг анх герман хэл сураад эхэлж байгаа залуучууд нэсээ гадуур дотор гүүгээл герман хэлтэй холбогдолтой дүрмийн ном одоо юу гэдэг хүснэг янз бүрийн цуглуулаад яваад байгаа юм л таа. Тэг яг эцэстээ яадгүй гэхлээр хэрэгэлдэггүй байхгүй юу. Багш зүгээр хүүхдүүд юу зөвлөдгөө гэхлээр та нар ерөөсөө дүрм битгий шүтлэх зөвлөдөг. Ер нь бол альва хэлний одоо багш нөгөө хэлний гадаад хэлний багш мэргэжлээ хүн учраас миний ганцхан одоо хамгийн сайн хэлж чадах нэг зүйл бол дүрм шиг амархан юм ерөөс альва нь байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг хүмүүс гайхалтай гэдэг дүрм одоо үнэхээр тийм амархан болоод ингээд яагаад сургад тийм хэцүү вэ гэдэг. Одоо юу гэдгийг багшаа та нэг энэ дүрмийн нэг тийм хүсэлт хийгээд өгч би олдохгүй байна. Та энэ дүрмийн хүсэлт хийгээд өгч олдохгүй байна гэх тийм. Багш нар дуртай хийгээд өгнө. Тэгэхээр яадаг вэ гэхээр үндсэндээ дүрм гэдэг зүйл альва одоо юу гэдэг ийм хүснэгтэнд хийж болж байгаа юм чинь нүгс үглийн чинь ямар нэгэн зүй тогтол байна гэсэн үг байхгүй. Бид тэр дүрмийг сурахын тулд дүрмийг нь ойлгохын тулд тэр зүй тогтолтын жолоод авчих хэрэгтэй. Ich komme, ich heiße Tuxo, ich komme aus der Mongolei, ich wohne in Ulaanbaatar, ich lerne Deutsch. Анхнаасаа бид нэг ингэ яриад эхлэхээр одоо юу гэдэг тухайн хүүхдийн эсвэл сурч байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн ich lerne, ich komme үйл үнэндээ болох юм байна гэх юм уу тиймэрхүү зүйл анзаардаг шүү. Иймэрхүү зүйлүүдийг бид нөр өөрсдөө олж авах хэрэгтэй гэдэг талаас нь бид хүүхдүүд анзаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр одоо юу гэдэг за герман хэлээр одоо сайн байна уу гэхийг guten tag-ын за guten tag дагаж хэлээрээ хүүхдүүдээ. За одоо үсгэн тийм байна гэж одоо нөгөө 26 үсгийн бичээд за нэмэлт 4 үсэг ингээд нийт 30 үсэгтэй герман цагаан болохоор ямар ч хэрэггүй. Та нар ер нь бол одоогийн одоо энэ герман хэлний сурагчдыг үүдээр хараараа ер нь бол ABC германы ABC буюу цагаан тоол үндсэн техник хичээлэр ер нь байхгүй шүү 2003 дугаар хичээлэр л байж. Хүн бид нар өөрсдөө ярьж сурах хэрэгтэй. Тэр дүрм гэдэг зүйлийг бид нар ойлгохын тулд тэр зүй тогтыг олж харах хэрэгтэй байгаа байхгүй юм чинь. Би эхлээд дүрмээр нь нухаад ингээд сурцсан хүмүүс одоо ингээд ерөөс ярьж болдог. Ярих гэж их төвхт.
эсрэгээр чи эхлээд тодорхой хэмжээнд яриа суртсан бол дараа нь би ингэж ярихад энэ яагаад нэр ингэж исэн бол гэдгийг эргэж харахад тэр дүрмийг ойлгож авах хэрэгтэй байхгүй юу гэсэн байна. Тийм учраас одоо манай энэ Goethe институтийн ер нь одоо сургалтын хэлбэрс ерөнхийдөө ийм болж байгаа. 0 хэлбэрээс одоо 0 төвшнөөс буюу өөрөөр хэлбэл бүр анхан одоо юу гэдгийг суралцах төвчнөөс эхлээд хичээл герман хэл дээр явагдана. Одоо багш орж ирэл хүүхдүүдтэй мэдлэл за guten Tag. Herzlich willkommen Deutschunterricht vom Goethe-Institut Mongolei гэдэг ингээд яриад ихлээр хүмүүс ингээд гайхаад юу ч ойлгохгүй ингээд. Яагаад байгаа юм бэ гэдэг. Яг тийм асуудал гардаг л та. Тэгвэл энэ хүндрэл бол гэхдээ зөвхөн ихний одоо энэ хэсгийн л одоо хүндрэл байх. Тэг ингээд яриад ингээд ирэхлээр одоо юу гэдэг хүнд би өөрийнх нь их хэлээр биш яг сурч байгаа хэлээр тэр дүрмийг нь тайлбарлаад ингээд ойлгуулад хийж байгаа зүйл ярьж байгаа зүйл бичиж байгаа зүйлээр ингээд харуулад явах тэр ойлголтод байдаг байхгүй. Ойлгож бол чадна. Бидний нэг ганцхан одоо юу гэдгийг нэг одоо зүйл баригдсан биш. Би ерөөсөө эхлээд герман хэлээр одоо юу гэдгийг альва дүрмийг монгол хэлээр маш сайн тайлбарлуулж байгаа. Дүрмээ сайн ойлгоод авчих юм бол би дараа нь ярьж сурна, дараа нь би бичиж сурна, дараа нь уншиж сурна гэж боддог байхгүй. Энэ бол яг эсрэгээр байх хэрэгтэй юм. Тийм учраас ер нь бол хэл гэдэг зүйл өөрөө хэрэглээ байхгүй. Бид нар хэрэглэхгүй бол өөрөө болгож авч чаддаггүй. Хэрэглэхгүй бол мартагддаг ерөөсөө л юм. Та нар өөрсдөө ч гэсэн ерөнхийдөө бас зах зугааснаас гадарсан байх шнөө чи та нар одоо германд очоод хаалж жил, 3 жил, 5 жил, 6 жил сураад ирсэн. Дараа нь одоо гэдэг амраад Монгол улстай ирээд зүүнийхээ амралтаар амраад 1-2 сар амраад зөвхөн монгол хэлээр яриад явхад буцаад германд очиход нэг л хэл ам хэлж хөө байцсан байдаг шүү дээ бол. Би хэрэглэхгүй бол чиний энэ сурсан зүйл, чиний тэр сурсан дүрм бол ямар ч хэрэггүй. Болж байгаа байхгүй. Энийг л би байнга одоо энэ одоо юу гэдэг ер нь ялангуяа гадаад хэл сурч байгаа. Одоо яг миний багш нар өөрийн заадаг хэл үнэлэг герман хэл гэж яриад байна. Энэ тал дээр хүүхдүүд юм хэлбэл. Дүрм хэрэгтэй мэдээж хэрэгтэй. Чи дүрмээ ойлгосон бол тэр дүрмийг чи өөрөө хэрэглэж чадахгүй бол чиний тэр дүрм ямар ч хэрэггүй болж байгаа байхгүй. Учраас аль болохоор ярихыг хичээх хэрэгтэй, аль болохоор одоо юу гэдэг хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Гэж л зөвлөх юм даа. Ялангуяа одоо юу гэдгийг багшаа бас нэг хэлдэг зүйл болохоор хэлийг ерөөсөө орчуулж сурдаггүй байхгүй. Тэгвэл гачуудна. Тэс өөр тийш явна шүү. Өнгөрсөн жил шиг санджийн манай хуучин миний төгссөн гадаад хэлний дээд сургууль одоо хүмүүлийн ухааны сургуулийн гадаад хэлний тэнхээс ах шиг бас нүрээд манай орчуулгын ангийн оюутнуудад зориулаад нэг орчуулгын талаар нэг одоо уулзалт хийгээд оюутнуудаа нэг ярилцаач гэсэн. Би яг хүлээж авсан л та. Тэгэхээр би өөр багш нартаа өөрсөн багш нартаа урьдчилж байсан. Би бол орчуулга хийдэггүй. Би бол орчуулагч биш. Миний төгссөн мэргэжил за багш учраас би яг орчуулгын талаар тодорхой юм хэлж өгч чадахгүй байж магадгүй зүгээр. Гэхдээ яг би дуртай явуулаад уулзъя гэдэг. Тэгээд ер нь тэр үед ч гэсэн хэлжсэн. Тэгээд одоо орчуулж хэлж одоо хэлийг анх сурахтаа ерөөсөө бид орчуулж хүн шүү гэдгийг л хэлэхэд хүүхдүүд их гайхаж байна. Би орчуулахгүй бол ер нь тэгээд яаж сурах юм бэ гэж. Би энийг одоо ингэдэг гэж хэлхийг нь би орчуул мэдэхгүй бол яаж хэл сурах юм бэ гэж гайхажсэн л та. Би энэ дээр одоо оюутнуудаа ч гэсэн одоо нэг миний санаанаас гардаг нэг байнга ярьж явдаг нэг жишээ бий. 2008 онд холбооны нарт герман улсад очиод багшлах үед манай гэр бүл багш нь 2 хүүхэдтэй. Гэр бүл маань жоохон байсан. Тэгээд манай гэр бүлийн эхнэр 2 хүүхэд ингээд гурлаа миний араас ирээд тэнд амьдрах болоход охин маань цэцэрлэг заах хүү маань манай одоо миний ажилладаг болсон сургуулийн 5 дугаар ангид явж эхэлсэн л тийм. Охин маань үндсэндээ 3 настай байсан ч санаж байна. 3 настай байсан баг. Тэгэл очиод цэцэрлэгт орсон. Цэцэрлэгт ороход ерөөсөө ороод нөгөө ангийнхаа хүүхдүүдэд урьдчилан монголоор яриад герман мэдхгүй юм чарахгүй шүү дээ. Гаднаас нэг хүүхд ирэхлээр өөдөөс нь ингээд бүчиж аваад сонирхол бүгдээрээ германаар яриад ингээд би бас гайхаад ингээд нөгөө ангийнхаа цонхоор ингээд хараад байсан л тэгээд хаалганыхаа цонхоор ингээд явсан. 2-3 хоног бол нөгөө хүүхд ч манай охин чинь 2-3 үг хэлдэг болоод нэг өгүүлбэр болоод нөгөө түн өөр мэдгүй. Тэгээд сарын дараа гихтэл багштайгаа чөлөөд ярьдаг болоод эхэлсэн байна. Нөгөө охиноо би нөгөө цэцлэгээс наваад ингээд хувцсанд барьчаад ингээд хөлөөгөөс өссөн охин маань багштайгаа юм яриад инээгэлдээл иржээ. Тэгээ би юм сонсохгүй юм чинь тэгээд гараад ирэхлээр за миний охин түрүү багштайгаа юу ярьсан аа инээлдээд айгуу гоё байсан ш таав
бас инэмээр та юу ярьжсэн дөрөв гэж. Би манай багш хоёр ингэж хэлсэн. Мэдгүй би монголоор хэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл энэ шилж ийнэ гэхээр өөрөөр хэлбэл бид нар бол хэлийг орчуулж сурдаг байхгүй. Бид нар бол хэлийг мэдрэх хэрэгтэй. Би одоо сурч байгаа хэлээр би герман хэлээр сурч байгаа би одоо багшийн хэлсэн зүйлийг эсвэл надад харилцаж байгаа хүний имийг би ойлгож байгаа бол тэрийг би заавал монгол хэлээр хэлэх хөрвүүлж хэлэх шаардлага байгаа юугүй. Би тэгэл бодох хэрэгтэй байхгүй. Энийг би юус мартдаггүй юм байна. Тэгээд ер нь яг охин хүү хоёр маань хоёулаа ер нь бол герман хэл сураад охин маань гэхдээ ахаасаа төрүүлж сурсан л та. Яг л өдрөөсөө айх юм байхгүй. Буруу зүрх юм ярина гэж байхгүй. Өөрийнхөө сурсан сонссон одоо тэр зүйлээл хүүхдүүдтэй харьцаад ингээд сураад яваад байгаа шүү дээ. Охин маань яг бүр 5 дугаар ангид орцсон нэлээд одоо юм наацааны юм ойлгоод болцсон учраас ингээд өөрөө мэдэхгүй юм болохоор хүүхдүүдтэй ингээд харьцах гэхээр нөгөө зүйлээ байнга бодоод ингээд дандаа ингээд нөгөө юу гэдгэлээ зовоод тий. Ичи зовоод ингээд тийм нээлттэй байж өрсөж чадахгүй. Жог хүнд байсан та хүүг хараад тасдах үед ч өөртөө л байсан. Хамгаар ингээд явж байгаа. Ер нь бол яг орчуулж болдгоо гэдэг юм л үнснэ. Одоо би хүүхдүүд багшаас юу гэдэг багш юм асууя гэдэг. Мэдээж асуу. Энэ үг юу гэж байгаа юм багшаа гэдэг. Одоо юу гэдгийг нэг үг асуу шүү дээ. Багш гейн гэж яг юу гэсэн үг вэ гэдэг. Багш нь бол юу гэж хариулдаг вэ мэдэхгүй гэнэ. Мэдэхгүй гэхээр гайхаад идэв. Тэгэхээр одоо багш нь зүгээр яагаад тэгж хэлдэг вэ гэхээр хүүхдүүдээр сүүлд бол хэлдэг. Яг энэ үгийг ганц үг асуухад үндсэндээ бол ганц үгийг орчуулж ерөөсө болдоггүй байхгүй. Та нар өөрсдөө өдөр мэдэх байх энэ гейн гэдэг үг чинь өөрөө бол дор ажныг хөрөй дутагтай байж байгаа шүү дээ. Одоо хэрэглэн саршилтгаалаад. Хэрвээ би тэр хүүхдэд гейн гэдэг чинь ер нь бол явах гэсэн үг шүү дээ. Гэт хэлчих юм бол дараа нь тэр хүүхдээ яг нөгөө орчуул гейн явах. Hallo Sarul, wie geht's dir? Ich gehe gut. Гэж хариулж байгаа байхгүй юу? Wie geht es dir und wie geht es Ihnen гэдэг энэ хэллэгт орж байгаа энэ гейн үг чинь тэс уурдахтай болж байгаа. Гихчээ тэгээ. Тийм учраас бид нэр үгийг аль орчуулах биш хэрэглээгээр нь сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм учраас яг энэ утгаараа үндсэндээ яг орчуулах гэдэг орчуулж хэл сурдаггүй юм шүү гэдгийг л би үг залуучуудаа хэлдэг. Яг ийм их жишээнүүд бол олон бэлдээ. Ялангуяа тэр дүрм заагаад эхлэхээр дүрмийн хувьд нөгөө Монгол одоо суралцагч нар үндсэндээ энэ дүрм яг монголоор яг юу юм бэ багшаа гэж асуудаг. Юу бол харьцуулах боломж орог байхгүй шүү дээ. Төвхт маш олон зүйлийг герман хэлний дүрмийн монгол хэлний яг эхнийхээ дүрмтэй харьцуулж болох боловч би хэрвээ тухайн зааж байгаа дүрмээ монгол хэлнийхээ дүрмтэй харьцуулаад заагаад өгвөл чи өөрөө монгол хэлнийхээ дүрмийг үнэхээр яг тэр хэмжээнд сайн мэддэггүй үгүй юу гэдгийг бид бодох хэрэгтэй. Багшаа энэ аккузатив гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Хүн болгоо хэлнэ. Энэ чинь аккузатив чинь заахын ялгал шүү дээ гээд. Яг үнэндээ бол одоо юу гэдгийг аккузатив гэдэг бол герман хэлний 4-р ялгал шүү дээ. Тэгэхээр үндсэндээ одоо тэгээд хэлээд өчтөр монгол хэлнийхээ нөгөө заахын ялгалт ингээ харьцуулаад ингээ хооронд яриад хэнийг юу гэх юм байна гэт тий. Одоо тэгээд эндээс юу гарч байгаа вэ гэхээр одоо нөгөө жишээлбэл одоо юу гэх юм фраген гэж үг байна. Асуух гэх тий. Энэ дээр одоо бид нөгөө зөрчил үүсэж эхэлдэг байхгүй жишээлбэл. Заах юм яа бол. Эсвэл одоо юу гэх юм би за фраген орчууллаараа би хинээс асуух вэ? Хинээс гэдэг чинь одоо юу гэх юм монгол хэлний бол гарахын ялгал чинь нэрмэлэнд байхгүй. Тэгэхээр аасаа эзэгдчихсэн фон. Одоо дөрмөөс орсон хөлтэй байдаг шүү дээ. Фон гэдэг чинь ардаа нэрээ датив шаарддаг. Тэ? Уянга ich frage von dir. Одоо ингээд гажуудаа явж эхэлж байгаа байхгүй юу? Тийм учраас үндсэндээ хэрэглээг нь сур. Одоо юу гэдэг дүрм биш, дүрмээ төрүүлж биш хэрэглээг их сураад дараа нь одоо юу гэдгийг одоо тухайн хэлний дүрм ямар вэ гэдгээс сурч эхлэх юм яриад дээр болж байгаа. Lieben нь одоо бидний хамгийн сайн мэддэг үг шүү дээ. Ich liebe dich. Монгол хэлэнд бол би чамд хайртай. Чамд датив. Ich liebe dich. Одоо ингээд гажуудлага эхэлж байгаа байхгүй юу? Иймэрхүү зүйлүүдийг л бүгдээрээ сайн анхаараас бүр анханасаа
Яг анханасаа тэг одоо юу гэдэг альва гişin гадаад хэлийг сурч эхлэх их түүхт. Одоо юу гэдэг манай одоо хүүхдүүдийн сурч байгаа хүүхэд залуучуудын хувьд нэг хараад байдаг зүйл бол нэр манай монголчуудын ч зам ер нь юм болов уугүй бол одоо ер нь хүмүүсийн хувьд юм байдаг юм болов шүү дээ. Ер нь үр дүнгийн одоо харахыг маш их яардаг. Би тэр үр дүнд хүрэхийн тулд одоо ямар ахлагмууд хийгээд юу хийгээсний үндсэн дээр тэр үр дүнд хүрэх вэ гэдгээ ерөөсөө одоо юу гэдгийг төлөвлөхгүй байгаа байхгүй эсвэл бодохгүй байгаа байхгүй. Би герман хэл сурна, би герман явна. Би герман хэл сураад би нэг төвчний шалгалт өгөх гэж байгаа. Шалгалт бэлдээд өгөх юм байна уу гэж хүүхдүүдээс асуудаг. Тэр шалгалт бэлтгэхийн тулд би тэр төвшөнд хүрэхийн тулд би эхлээд юуг одоо хэрэгэлд сурсан байх ёстой гэдгийг ерөөсөө анзаарахгүй. Тэгээд одоо юу гэдгийг бас шууд ингэж хэлгээд бас төвхтэй ч гэсэн ер нь бол нийтлэг бас нэг зүйл анзаарч байгаа нь юу вэ гэхээр одоо юу гэдгийг манай энэ герман хэл сурж байгаа ялангуяа гадаадд сурж байгаа манай сургуулийн төвүүд юм бол нэг одоо юу гэдгийг нэг гаргаад байгаа алтан өдөрсөд дөрмөл заагаад байдаг. Хэрэглээг нь ерөөсөө анзаарахгүй. Манай Goethe институтийн шалгалт бол жишээлбэл дөрмийн шалгалт гэж байхгүй шүү дээ. Хэрвээ тэр одоо юу гэдгийг чи дөрмээрээ бэлдэж хурж ирээд манай Goethe институтийн төвчний A1, A2, B1, B2 төвчний шалгалт өгч байгаа бол чи ер нь бол тэнцэх магадлал харьцангуй бага. Шулуух байлгээд. Тийм учраас тэр хэрэгэлсэн эсвэл тэр сурсан дүрмээ би хэрэглэх хэмжээнд өөрөөр хэлбэл би Goethe институтын шалгалтын өгөхийн тулд би ер нь яг ямар хэмжээнд би энэ зүйлийг хэрэглэж чаддаг байх ёстой вэ? Энэ зүйлийг хэрэглэхийн тулд би ер нь ямар төвчний одоо юу гэдгийг нөгөө юу вэ дүрмээ бас сайн өөрийн болгож авсан байх ёстой гэдэг талаас нь юм анхаарах хэрэгтэй байгаа л гэж хэлэхээр байна. За багш яг миний дараагийн бэлтгэл асуултанд хариулчлаа да. Би яг дараагийн асуултаа болохоор нөгөө талаас яг хүмүүс германлыг сурч байхдаа юунаар илүү алдаж байна вэ гэж асуух гэсэн. Жишээ нь яг BJ-гээ хэлэхэд бол анх A2-ын шалгалтыг шууд өгч ирсэн байхгүй юу? Тэгэл яг тухайн үед яг таны хэлдгээр за дараагийнхаа шалгалтыг одоо өгчий гэж нэг сертификатны хойноос ч гэх юм уу яг тухайн үед бол A2 өгсөн одоо шууд B1-ийг өгье гэж тэгээ бэлтжижсэн байхгүй. Тэгээ одоо ингэ бодох нэ яг тухайн үед би B1-ийнхаа A2-ийнхаа тухайн төвшинг өөртөө бүрэн яг суулгаж авч чадчихсан уу гэж бодохоор жоохон эгэлзээтэй байхгүй юу? Тэрэн дээр бол жишээ нь би анхаалдчихсан. Тийм яг нь ер нь бол яг өөрсдийнхөө одоо сурч байгаа төвшний хэмжээнд аль болохоор ахиух юм хийж тэрийг өөрийн болгож авах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол түрүүний багшаа нь хэлсэн бидний нөгөө хэтэрхий одоо юу гэдгийг үр дүнд анхаарад тухайн үр дүндээ хүрэх алхмуудаа ерөөсөө төдийлөн одоо ашиглахгүй явснаас болж их алдаж байгаа. Зүгээр одоо юу гэдгийг зөвхөн энэ хүндээ гэж хэлэхэд бас манай Goethe институтын шалгалт өгч байгаа хүмүүсээс нэг төвшний шалгалтыг хан удаад өгч байна. Тэгээд бидний нэг санал болгож байгаа зүйл бол та нар хизээч гэсэн манай Goethe институтын сургалтын албанд хөвж ирээд бичлэн зөвлөгөө авч болно шүү гэж санал болгож байна. Энэ бол бидний ажил учраас бид нар бол дуртай яг хүлээн авч одоо юу гэдгийг тухайн хүмүүсийн асуултанд бичлэн зөвлөгөө өгөх боломжтой. Ирэхгүй байна. Ирдэг ганц нэг хүн бий л дээ мэдээж. Тэгээд одоо юу гэдгийг ер нь бол хийх хэрэгтэй, энэ нь бол ингэх хэрэгтэй гэдэг ингээд яриад зөвлөд өгөхлөөр ер нь их дуртай хүлээж авдаг. Тэгэхгүйгээсээ болоод өөрсдөө одоо юу гэдгийг одоо үнэхээр багш нараасаа болж гинөө, өөрөөсөө болж гинөө, бусад хүмүүсээс болж гинөө гэдгийг багш нар хэлж мэдэхгүй зүгээр. Одоо юу гэдгийг тухайн одоо суралцагчаа тухайн хэмжээнд одоо сурахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулж чадаагүй багш бидний буруу нэлээд их байгаа л гэж би хамгийн өндөр хэлэхээр байна. Тийм учраас ер нь бол одоо саний уянгагийн хэлдэг бол зөвлөлтөө бид нар өөрсдийнхөө тухайн төвшөнд хийх зүйлээ өөрийн болгож аваагүй бол дараагийн төвшинийхаа шатн дээр өсөрч гарах боломж байхгүй байхгүй. Алгас гарах боломж байхгүй гэж хэлдэг. Би 2 жилийн өмнө байна уу цемэт нэг уулзсан л да. Ингэсэн мэгтэй. Санаанд хуваачаад Facebook-оор маань нэгэн намайг харч та багшаа энд байгаа юм уу? Би бас энд байгаа шүү дээ. Та Солонгост шүү дээ тий. Багш нэг Солонгост Сөүл нөгөө манай Goethe институт чинь бүсийн төв Сөүл хоттой тий Сөүл очсон байсан. Цэм байран тэрийг харчаад хүү багшаа та ямар сони юм бэ? Би энэ Сөүл ирсэн гэж шүү дээ. Би бүр гайхаад хүчиж Хамбургтаа юм чи юу энд юу хийж байгаа. За би уулзж байгаа тантай ярмаараа би тантай уулзмаар байна. Тэгээ бид хоёр нь уулзаад
хамт хоолнд өрөөд ингээ юм ярьж байгаа цемент надад зүйл хэлсэн л тийм. Багш нь тэрийг бол одоо бас байнга одоо оюутнуудаа жишээ болгож ярьдаг юм байна. Цемент юу гэсэн бэ гэхээр би багшаа яг үнэндээ Монгол Герман хэл сурч суурийг тавьчаад тэгээд дараа нь Германд ирж сурсандаа үнэхээр хацтай гэж боддог шүү дээ. Тэр үнтэй уялдуулаад нэг зүйл хэлэхэд үнэхээр одоо юу гэдгийг Германд очоод Германд сурах гэж байгаа, Германд ажиллах гэж байгаа, Германд амьдрах гэж байгаа. Ялангуяа Германд сурах гэж байгаа хүүхдүүдийн хувьд бол үнэхээр нэгдүгээр цаг хожихын тулд одоо юу гэдгийг мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн үндсэндээ бол одоо юу гэдгийг давуу байхын тулд үндсэндээ бид нар эх орондоо Герман хэлээ тодорхой төвшөнд маш сайн суурийг тавьчаад Германд очиж сурсан, цааш үргэлж сурсан дээр гэж хэлэх гэдэг. Тэгээ хүмүүсээ болоод одоо юу гэдгийг ихэнх залууч тэгж л боддог. Ерөөсөө нөгөө сэтгэлийнхэн хөөрлөөр би ер нь Герман явах чаа. Германд очих би сурна. Германд очихоор очинд нь очсон юм дээр сурчил таараа штэ. Гэж ярьдаг хүмүүс их бий л дээ. Нэг талаар зүв боловч чи өөрөө хичээхгүй бол эх орондооч байсан тухайн одоо юу гэдгийг хэлээр нь ярьдаг хэлийн сурч байгаа тэр газар очсон ч гэсэн чи өөрөө хичээхгүй сурахгүй. Ийм л юм байна. Одоо чи Германд очсон ч гэсэн одоо юу гэдгийг чи Германд очиход Герман хэл сурахад курс сурахад чиний эхлэлээр ярих ганц ч юм байхгүй. Чи Германаар л ойлгоод Германаар өөрөө хичээгээд сон. Чи өөрөө хичээхгүй бол чи асар олон зүйлээс хасагдана. Одоо юу гэдгийг хоцорно. Чи ямар нэгэн зүйл өөрөө хичээхгүйгээс болоод хоцроод эхлэхээр одоо нэг сонирхол буураад эхэлдэг байхгүй. Чадахгүй байна гэ тэ. Сонирхол буураад ирэхлээр өөрөө одоо сэтгэл санаа хөндлөж би ерөөс болохгүй байгаа юм байна. Гэт. Тэгээс сүүлдээ яадаг вэ гэхээр ингээд нөгөө хилээ ингээд хаях хэрэгтэй болчих. Тэгээ дийлэхгүй болоод ирэхлээр за ер нь болиё гэж. Ийм байдалд орохгүй тул бид нөр өөрсдөө анханасаа л одоо бие маш сайн тайжлах хэрэгтэй гэж зөвшөөрсөн зүйл. Сая одоо энэ нөгөө дэлхийд тархаж байгаа корона вирусаас шалтгаалаад одоо манай Англи институтийн дэлхий 157 орчим салбар байдаг юм л да. Ихэнх Goethe институт бол үндсэндээ бол хаагдсан шүү дээ. Одоо бол хаагдсан байж байгаа шүү дээ. Яг үндсэндээ одоо юу гэдэг танхимын сургалт бол явуулахгүй байгаа байхгүй. Тэгээд ихэнх институт бол үндсэндээ бол өөрсдийнхөө танхимын сургалтыг одоо энэ онлайн хэлбэрээр за лайв Sitzung эсвэл онлайн цэвэр онлайн гэсэн хоёр хэлбэрээр санал болгож байгаа. За бид нар энд Монгол Goethe институтын сургалтыг мөн адилхан одоо энэ онлайн лайв Sitzung буюу онлайн лайв үнтэйгээ ихтгэл хэлбэрээр яваад өдөрт 7-3 удаа өдөрт 4 хичээлийн 4 цагаар орно. Хичээлийн 4 цагийнх нь 3 нь багштайгаа яг ийм лайв модээр яриад камера хараад багш хичээлээ заагаад хүүхдүүд өөрсдөө асуулт асуугаад ингээд ярилцаж явна. Үлдсэн нэг хичээлийн цаг буюу 45 минутыг хүүхдүүд өөрсдөө бие дааж хийхэд зориулна. Өөрөөр бие заад хийхэд зориулсан цаг байна гэдэг. Тэгэхээр ямар их одоо юу гэдгийг асуултууд ирсэн байх гэхээр нөгөө курс явж ирсний дараа энэ 3 цаг ерөөсө бага байна. 4 цаг багштай ярьж сурах хэрэгтэй байна гэд. Тэгээд үүнээс уялдуулаад багш нь одоо Goethe институтийн үшээ Монголд Герман суралцагчдад зориулаад үндсэндээ сонирхогчдод зориулаад үндсэндээ 2 удаа offline Sprechstunde гэдэг нэг виртуаль Zoom төлөв ашиглаад зарласан л да 2 удаа. За эхнийх дээр нэлээд хүн ирсэн, хоёр дахь дээр нь маш цөөхөн ирсэн сансныг бодоход. Тэгээд түүн дээр ингээд уулзаад ингээд ярилцаад одоо тийм байцтай баг ингээд хайлбарлаж өгөхлөөр одоо ингээд ойлгоод эхэлж. Гэсэн зүгээр эндээс юу хэлэх гэсэн бэ гэхээр бид нэр өөрсдөө бие дааж сурах чадвар нь байвчлыг ерөөс ашигладаггүй гэж хэлэх гэдэг. Ерөөсөө бие дааж. Заавал хүнээр юм хэлүүлж ийж, хүнээр юм шаардуулж ийж ингэж юм хийдэг. Нэг тийм таталтай тал ажиглагдаад байдаг. Одоо манай багшаа түрүүний хэлсэн яг цэвэр онлайн сургууль гэж үгүй. Манай Goethe институтийн тэр онлайн сургууль ер нь бүх сургуулиудын талаар нь манай вебсайт буюу захин нууцн дээр үнэстэй байгаа л да. Тэгэхээр онлайн сургалт яадаг вэ гэхээр бүх материалууд нь онлайн байгаа. Бүтэн одоо юу гэдгийг курсын туршид багштай 2 удаа энэ лайв Sitzung хийнэ. Бусад үлдсэн бүх цагийн тухайн онлайн байгаа материал дээр оюутан өөрөө бие дааж үзээд судлаад асуугчуул гарвал тухайн онлайн дээр курс раунд байгаа нах ихний форум гэж өгөлдөн тэнд өөрийнхөө асуултыг бичээд багштай явуулаад багш нь одоо юу гэдэг 7 хоногт 2-оос 3 удаа тогтмол фидбек өгч байгаа. Тийм хэлбэрээр зохион байгуулагдсан сургалт байхгүй. Тэгээд тэгэхээр одоо бие дааж хийх нөгөө одоо юу гэдгийг чадвар нь байж нөгөө зүйлээ ашиглахгүй байгаагаас болоод бид нар мөн л адилхан асуудал гарч байгаа. Тийм учраас одоо ер нь бол яг ялангуяа сүүлийн үеийн одоо хүүхд залуучдын өөрсдийн бие дааж хийх одоо энэ чадвар
цагийг ашигладаг юу ч гэсэн бас нэлээд өөрчлөгдөж байна даа нааштай зүйлүүд нэлээд харагдаж байна. Тийм учраас энэ тал дээр бас нэлээд сайн анхаардаг байгаасаа гэж хэлэх гээд байна. Чи өөрөө хичээхгүй бол багш хичнээн сайн байгаад ямар ч үр дүн гарахгүй. Сайн багш нь хайгаад идэх юм л да. Сайн сургалтын төв, сайн багш. Багш сайн байгаад чи өөрөө хичээхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Энийг л хүүхд залуучууд маань сайн ойлгосоо л гэж байна. Хэлэх гээд байна. За ойлгомж нэлээд холон бий байна. Энэ зүйл дээр л цаашаа нэлээд сайн анхаарлаа хандуулаасай л гэж байна. Хэлэхээр байна. За сонсогчд маань ихтэй анхаарад аваарай. За дараагийн асуулт маань бол багшаа их сургуульд ороход 4 шалгалт өгж байгаа шүү дээ тий. Goethe C1, C1, тэгээд TELC, TESTAF, DSH гэдэг 4 шалгалт одоогоор өгөөд орж байгаа. Тэгээд хүмүүсээс их айгүйх ийм асуулт ирдэг юм л да. Аль шалгалт нь илүү амархан бэ? Аль шалгалт нь илүү өгвөл зүгээр бол нэгнээсээ ялгаа нь юу байна вэ гэж асуудаг. Энэ л дээр та юу гэж хэлмээр байна, зөвлөмөр байна. Ялгааны Германы ихтэй сургуульд бакалавр болон түүнээс дээш түвшин суралцах хоёрдны хонд өгч байгаа шалгалтууд бол саяны уянгагийн хэлсэн шалгалтууд л да. Тэгэхээр багш энэ дээр юу гэж зөвлөдгөө гэхээр нэгдүгээрт чи үнэхээр Германы ихтэй сургууль сурах гэж байгаа бол их сургууль олох хэрэгтэй. Тухайн сургуультайгаа харьцах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тухайн сургууль чинь чамаас чиний мэрэгч сурах гэж байгаа мэрэгчлээс шалтгаалаад ямар төвшний ямар герман хэлний шалгалт өгсөн байх ёстой гэдгийг чинь хэлж өгнө шүү. Тэгэхээр тэгхгүйгээсээ бол тэр одоо юу гэдгийг одоо мэдээллийг аваагүйгээсээ болоод цаг алдаад эсвэл өөр шалгалт өгөөд алдаад байх тохиолдол бас нэлээд гардаг юм шиг байна. Зөвхөн Германы ихтэй сургууль сурах талаар бол багш нь яг төдийлөн сайн зөвлөгөө өгч бол та нараас илүү зөвлөгөө өгч чадахгүй. Багш нь юу гэж хэлдэг вэ гэхээр одоо биднээс тийм зүйл асууж багшаас нэг тийм зүйл асууж ирсэн хүн багш нь юу гэж хэлдэг вэ гэхээр ерөөсөө яг аль бие усны Германы ихтэй сургууль суралцахад мэргэжлийн зөвлөгөө өгөх газар бол Германы Эрдэнэ солилцооны алба буюу за бидний одоо хэл занчнаар даад эмчилүүлэгч байгаа. Монголд 3 байна шүү. Тэр хүмүүс та нарын одоо юу гэдэг хүссэн мэдээлэл чинь өгч чадахгүй байгаа бол өөрсдөө сайн асуух хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар тухайн өөрийнхөө сурах гэж байгаа эсвэл сонгосон сургуультайгаа сайн харьцаж үзэх хэрэгтэй гэж хүссэн зөвлөхөр байна. Одоо тэр шалгалтыг өгсөн дээр тэр шалгалт нь илүү амархан байдгийг гэж багш нь хэлж чадахгүй. Тэр шинэ зүйл байхгүй шүү дээ. Манай Goethe институт одоо юу гэдэг тухайн чиний сурах гэж байгаа мэргэжлээс шалтгаалаад үндсэндээ Германы ихтэй сургуулиудад бол шаарддаг хэлний түвшин бол үндсэндээ B2-оос C1 байна. За зарим түвшин бол бүр C2 шаардж байгаа. Учираас хамгийн түрүүнд багшийн хэлэх гэсэн зүйл бол тухайн сургуультайгаа сайн харьцаж мэдээлэл авах хэрэгтэй гэж зөвлөхөр байна. Тэгэхгүй болохоор одоо юу гэдгийг ямар аргаар ямар одоо юу гэдгийг шугамар Германд суусан үйл мэддэг зарим хүмүүс одоо юу гэдгийг хувийн чанартай янз бүрийн мэдээлэл аваад ер нь тийм байдгийг ингэж ярих тохиолдол нэлээд илбэг байдаг юм л та. Тэгэхгүй байх хэрэгтэй гэж багш нь зөвлөх гээд байна. Тэгээгөөсөө болж ер нь бол одоо юу гэдгийг одоо хохирсон гэх юм уу? Тийм хүмүүс ч гэсэн олон биш дээ юм бол. Аль болохоор аль бие усны тийм газруудаас зөвлөгөө авч явс дээр л өгсөн зөвлөхөр байна да. Ер нь бол ер нь одоо юу гэдгийг шалгалтын бүтцийн хувьд бол TELC манай Goethe институтын шалгалт хоёр үндсэндээ ойролцоо л доо. DSH-гийн шалгалтын бүтц бол тэс өөр. TESTAF бол нөлөөлөл тэс өөр байх. Тийм учраас ер нь тухайн нэгдүгээр альч төвчний шалгалтыг альч одоо юу гэдгийг шалгалтыг өгөх гэж байгаа бол тухайн шалгалтынхаа бүтцтэй маш сайн танилцах хэрэгтэй байна. Шалгалтын форматыг маш сайн танилцж авах хэрэгтэй байна. Түүний дараагаар одоо юу гэдгийг өсвөр түүнээс өмнө ч юм уу ер нь бол ихтэй сургуультайгаа сайн харилцаж мэдээлэл авах хэрэгтэй гэж зөвлөхөр. Тэгхгүйгээр одоо юу гэдэг яг баттай мэдээлэл авахгүйгээс болж би зөвхөн DSH бэлтгэж байгаа DSH бэлтгэдэг багш байна уу гэл хагаад эхэлдэг байхгүй юу? So би Goethe институтын шалгалт бэлтгэж байгаа гэл. Тэ? Ер нь зүгээр энэ хүндээ ажиллаж шалгах гэснээс багш Германы ихтэй сургууль сурах гэж байгаа хүүхд залуучууд бас нэг зөвлөдөг зүйл юу гэхээр чи үнэхээр Германы ихтэй сургууль сурах гэж байгаа бол тухайн их сургуулийнхаа дэргэдэх үгүй бол ойролцоо их сургуулийнхаа дэргэдэх одоо Schulenkolleg буюу хэлний бэлтгэлд сурах хэрэгтэй гэж зөвлөдөг. Герман хэлнийхаа одоо юу гэдэг шалгалтыг C1 төвшөнд маш сайн үлдээд өгсөн ч гэж болно шүү дээ. Нэг зүйлийг бодох хэрэгтэй л дээ. Би C1 төвшний шалгалтыг өгсөн ч гэсэн
Германы ихтэй сургуулиуд тухайн сурах мэргэжлэрээ шууд одоо үндсэн ангид дэвшин суралцаад үндсэн ангийн оюутан болоод лекцийг нь төвөггүй болгоод семинарт нь төвөггүй оролцоод ингээд байх чадвар ер нь байгаа билүү гүйлээсээ бодох хэрэгтэй. Ер нь бол бараг байхгүй шүү дээ. Ингээд ярихлаар л нөгөө бидний өөрийн сурсан хэлний нөгөө хэрэглээ чинь миний хэрэглээ ямар шуухан байгаа гэдгийг бид нэр харах хэрэгтэй болж байна. Тийм учраас тэр шүн коллегт сурах хэрэгтэй гэж багш зөвлөж байгаа. Нэгээс 2 жил. Чи үнэхээр одоо юу гэдгийг сайн сураад одоо юу гэдгийг шалгалтаа өгөөд үндсэн ангитай төвшин сурч болно шүү дээ. Тэрний нэг давуу тал нь бол багш нь юу шилдэг вэ гэхээр чи тухайн нэгдүгээр одоо юу гэдгийг өөрийнхөө сурсан хэлээрээ өөрийнхөө сурах гэж байгаа мэргэжлийнхаа төвшин хэлээрээ сайн бэлтгэгдээд авна. Хоёрдугаар их сургуулийн амьдралыг гэсэн сайн таньж мэдээд авчих байхгүй. Тэгвэл үндсэн ангитай төвшин суралцахад бол бас нэлээд их төг багтаа байх болно гэж зөвлөд байгаа юм л да. Зөвхөн багшийн энэ хэлж байгаа зүйл дээр бас одоо юу алдаа оноотой зүйл байвал ялангуяа яг тухайн одоо юу гэдгийг ихтэй сургуулийнх нь одоо юу гэдгийг сургуульд нь сураад үндсэндээ яг энэ одоо амьдралыг нь мэдээд явж байгаа та нар манаас засаад эхлээд яваарай. За би асуултууд руугаа оръё дөө. Ер нь багшийн яриан дундаас өөрийнхөө асуучихсан асуултын хариултыг дийлийнх нь авчлаа. Тэгээд Facebook дээр аягүй олон Герман сурцгаая гэх группүүд идэв юм билээ шүү дээ. Тэгээд тэр групп дээр хүмүүсийн тавьсан асуултыг харсан чинь аягүй ийм асуулт идэв юм билээ. За хэлний түвшин яг за жишээ нь ингээд би ингээ А2-ын шалгалт өгсөн юм а, B2-ын шалгалт өгсөн юм а. Гэхдээ би дааж бэлтгэх гээд байгаа гэд. Тэгээд би дааж бэлтгэхэд зүгээр идэв юм эсвэл заавал багштай зүг явуул дээр үү? Тэгээд тийм асуулт аягүй олон байсан. Тэгээд багшийн бодлоор аль нь дээр бол яг уу би дааж бэлдэх гэхлээр одоо юу гэдгийг чи үнэхээр яг би дааж бэлдэж болно л доо тэр бол асуудалгүй мэдээж. Зүгээр би бэлтгэхийн тулд яг юу анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаар их анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг манай Goethe институтын шалгалтанд бэлддэг номнууд бол байна шүү дээ. Манай Huber гэдэг ферлаг юу хэвлэлийн газар байна, Cornelius байна, Zaklett ч гэсэн гаргасан байж байгаа. Энэ том хэвлэлийн компаниуд үндсэндээ Goethe институтын шалгалтанд бэлдэх юу гэдгийг тухайн төвшин болгоны номнууд гаргачихсан байж байгаа. Чи үнэхээр би дааж бэлтгэж байгаа бол тэр номнуудыг үнэхээр одоо юу гэдэг яг тэр зөвлөгөөг нь асаан дагах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр номнууд дээр чи өөрөөр хэлбэл за би А2 төвшний одоо Leseverstehen буюу унших гэдэг хэсгийг бэлтгэхэд та ийм алхмаар бэлдэх хэрэгтэй гэж зөвлөж байна гэдэг. Эхлээд та тэгэх хэрэгтэй, дараа нь тэгэх хэрэгтэй, дараа нь тэгэх хэрэгтэй. Энэ алхмуудыг маш сайн одоо харж дагаж бэлдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхгүйгээр болоод нөгөө даалгаврын ерөнхийдөө бүтцийг харчаад энэ ч нэг ийм юм хийх юм байна. Энэ ч нэг ийм юм хийх юм байна. Шууд даалгавартайгаар нацалтаад байдаг. Энэ их том алдаа болж байна. Өөрөөр би багш нь түрүүн л хэлсэн адилхан нөгөө би энэ одоо юу гэдгийг одоо төвшний энэ шалгалтын энэ хэсгийг бэлдээд одоо энийг амжилттай өгөхийн тулд би ийм алхмуудыг хийх хэрэгтэй байна гэдгийг маш сайн харах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрийг нь харахгүйгээр тэрийг алгасаад ерөөсөө даалгавартайгаар нацалтвал нэг алдна. Дахиж нөгөө төвийг л хоёр алдна. Дахиж нөгөө төвийг л ямар ч үр дүн гарахгүй. Тийм учраас тэр өмнөх алхмуудын анхаарал сайн харах хэрэгтэй. Би энэ даалгаврыг хийхийн тулд даалгаврын нэгдүгээр даалгавар дээр би ийм зүйл хийх хэрэгтэй байна. Энийг би өөрөө болгож авах хэрэгтэй байна. Ийм чадварыг эзэмсэх хэрэгтэй байна гэдэг. Тийм. Энэ зүйлүүдээ анхаарч бэлдэх хэрэгтэй л зөвлөж байгаа. Би үнэхээр тэгж чадахгүй бол мэргэжлийн багштай тухайн шалгалтанд бэлдэх курст явах. Ийм л хоёр арга байна. Сая таны нэрлсэн сурах бичгүүд байна шүү дээ. Энийг Монголоос номын дэлгүүрүүдэд зардсан болов одоо худалдаж авах боломж нь байж юм болов? Ер нь байхгүй байлээ. Тэгэхээр яаж авах вэ? Тийм учраас ер нь бол манай Германы мэдээллийн номын сан гэж байгаа. Улаанбаатарт одоо нэр бас бүгдээ мэдэх бах тийм. Мэдээллийн номын санд бид нар аль болохоор хүрэлцээтэй байх хэмжээгээр энэ шалгалтын бэлтгэх номнуудыг захиалж өгсөн байж байгаа. Тэндээс л болж байгаа юм да. Өөрөөр хэлбэл манай мэдээллийн номын сан бол өөрөө номыг гэрээр төлбөргүй болгодог ганц номын сан шүү дээ. Дахиад нэг онцлог хэлээдий. Манай Goethe институтын шалгалт бол үндсэндээ 4-ний шалгалт гэж байхгүй шүү. За яа. Яг та нарын өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх сэдвийн хүрээнд чи өөрийнхөө сурсан, мэдсэн дүрм мөг хэлгээ хэрхэн ашиглаж байна вэ? Хэрхэн хэрэглэж чадаж байна вэ гэдгээс чинь л одоо юу гэдгийг чинь шалгаж байгаа тийм шалгалт байгаа. Одоо юу гэдгийг за B төвчнөөс эхлээд бол үндсэндээ шалгалтын шалгуурууд бол үндсэндээ арай жоохон нарийн болоо явчихлаа да 4
чиглэлээр шалгаад явчихдаг. За 1 болон А2 төвшин бол таарсан байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо юу гэх юм correct height буюу за яг тэр дөрмийн одоо юу хэлний чинь зөв байдлыг шалгадаг үнэлгээ бол одоо энэ дөрвөн үнэлгээ байна гэж бодох чинь хамгийн доотлох нь байгаа байхгүй юу? Чи буруу хэлж болно. Чи буруу ярьж болно. Чиний хэлэх гэсэн тэр санаа чинь шалгаж байгаа надад эсвэл ярьцж байгаа надад ойлгогдож байгаа бол чи оноогоо авна. Дөрвөн буруу байхаас үгүй шалтгаална. Тэ? Энэ л чухал байгаа. Өөрөөр хэлбэл за чи энэ бичиг даалгавар дээр за чи яг энэ сэдвийн хүрээнд нэг загтал бичээрээгээд тухайн сэдвийг өгсөн байж хаад одоо юу гэх юм. За чи нэг Герман явах гээд ажлынхаа шугамар Герман явах гээд Герман очоод одоо юу гэх юм. За аль нэг хотынх нь одоо юу гэдэг лээ нөгөө одоо аялын төвчөнд загтал бичээ. Жишээлбэл тий. Тэгээ тэнд очоод жишээлбэл одоо юу гэх юм. Одоо хизээ очих уу гэдгээ бич. Хоёрдугаар хэдэн хоног байх уу гэдгээ бич. Гуравдугаар одоо юу гэдгийг одоо тэр хотод би юу үзэж болох вэ гэдэг талаараа асуусан юм бичээгээд бичсэн байгаа тохиолдолд чи нөгөө аялын төвчөө биш тэс өөр найзтай хамдаад ингээд цагт бичсэн бол энэ даалгавар чинь буруу болж байгаа байхгүй. Тэгэх юм бол чиний даалгавар чинь буруу болвол ямар ч алдаагүй өөр зүг бичсэнсээ үл шалтгаалan чи шалгалтанд унана. Ерөөсөө юм ба. Даалгаврыг зөв гүйцэтгэх гэдгийг багш нь энэ утгаар хэлээд байгаа. Бусдаар бол одоо юу ямар ч алдаагүйгээр хийх гэсэн одоо биш гэдгийг л анхаарах. Хэрэглэх зүйлээ чи тухайн яг хэрэглэх нөхцөл байдалд тодорхой хэмжээнд зөв хэрэглэдэг байх хэрэгтэй л байхгүй юу? Гэсэн санаа. Бусдаар бол одоо юу гэдгийг чамаас бол 100% одоо юу гэдгийг дөрмийн хувьд ч тэр үг хэлгийн хувьд ч тэр 100% зөв байхыг чамаас шаардлагагүй. Тэг боломж бол бараг байхгүй шүү дээ. Ханаас ч гэсэн өөрсдөө бас сайн мэдж байгаа. Бид нэр гадаад л хүн учраас ер нь бол төрөлх одоо юу гэдгийг ихэ бол одоо юу гэдгийг хар багасаа л одоо өөр их л болж тухайн хэлийг сураагүй гадаад хэлийг сураагүй бол бид нар алдаа гаргадаг. Амар гаргана шүү дээ. Их хэл дээрээ ч гэсэн тий. Тэг юу гэж дахиад хэлдэг гэж хэлэх тохиолдолд бол гардаг шүү дээ. Энэ бол асуудал байна. Гэж л хэлэх хэрэг байна да. За баярлалаа. Монголд ер нь ийм ярианы клубуд байт юм болоо та тэр талаар мэдэх үү? Нэг тийм ярианы клубуд одоо үгүй яг ярианы нэг тийм клубуд бас явуулж ирсэн нэг нэрсэл багш зар юунаас бас харж байсан л да. Тэгэхээр энийг багш нь бол одоохондоо яг тийм клуб байдаг тэнд байдаг гэдгийг багш нь бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. Миний нэрсэл тийм зар яваад байгаа л харагддгийг тэгээд зүгээр зарим нэг оюутнууд саад тэр ингээд сонсоод харж яхад үлдсэндээ бол яг ямар чиглэлээр ярих нь тодорхой сэдвгүй зүгээр хурж очоод одоо юу гэдгийг зүгээр л нэг герман хэлээр яриад ингээд засаад ингээд яваад байдаг гэсэн тиймэрхүү юм аль сонсогч байдаг юм л да. Иймэрхүү клубүүдийг бид нар явуулахын тулд мөн адилхан хаан үед би энэ одоо өдрийн одоо юу гэдгийг 2 цагийн энэ ярианыхаа клубыг одоо сонсогчтой явуулахын тулд би яг юу явуулах вэ гэд бас л тодорхой төлөвлөгөөтэй, тодорхой сэдвтэй, тодорхой одоо юу гэдгийг зорилготой байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Зүгээр л ямар нэгэн гадаад хүнийг урьж авцраад за энэ үнтэй өнөөдөр бүгдээрээ ярианыхаа хөлөд ярилцсанаа та нар хүссэн асуулт асуугаад ингэж яриа. Тэгвэл бас жоохон учиртай болж байгаа. Магадгүй зүгээр тийм ярианы клубүүд явуулдаг одоо явуулах гэж байгаа тэр санаа нь маш зөвлөлтөө мэдээж тийм хэрэгцээ байна гэдгийг харж байна тийм хамгийн гол нь тэгэх гэж байгаа бол одоо яг тухайн өдрийн тэр миний одоо ярианы хөлбөмбөд хэрэглэгдэх одоо яригдах сэдв энэ 2 цагийн хугацаанд энэ 1 цагийн хугацаанд энэ тухайн хүн маань одоо манайхыг зориод ирсэн тэр хүн маань яриад яг ямар үгэнтэй гарах вэ юу тэдэнд өгч үлдэх вэ гэдэг талаас нь сайн бодох хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа санаа нь. Яг тэр ярианы хөлбөмбөдний талаар бол багш нэг үнэхээр одоо гэдэг мэдээлэл жоохон дутмаг байна тийм учраас яг энэ талаар бол хэлэхгүй. Би бас Монголд байхдаа бодоод ярианы клубүүд явд юм уу гэж олддгүй байсан шүү дээ. Тэрээс би тэр талаар сайн мэдэхгүй л юм байна. Яг нөгөө official team ярианы клубүүд байвал их цөөхөн л байдаг багтаа. Би бас яг тэр дээр бас яг тийм нарийн мэдээлэлээр сонсож байгаагүй. Би яг хөө Герман сурж байхдаа багштайгаа ярьсан, ангийнхантайгаа ярьсан тий. Тэгээ нэг нэрсээр нэг Германы найзуудаас нь тэдэртэйгээ ярьсан. Өөрийгөө ол болгочдөг байсан. Германы клубын хувьд бол яг тэр Герман сонирхогчдын групп гэдээ байдаг штэ тий. Тэрэн дээр яг
тогтмол яг нэг хүн дандаа тэгж тавьдаг хгүй. Герман номын санд тэнцээ болт юм шиг үлээ. Германы сонсогч тус тэрийг судлаад үзээрэй. Өөртөө ч ярианы клуб бол байгаа шүү. Чин яг тэрийг сонсоод нэг удаагийнхан тэр юун дээр нь очиж үзье гэж бодож байсан. Тэгээд энэ нөгөө хорой зэрэг чинь болоод явагдах болчихсон. So дараа нь нэг цаг заавал гаргаж аваад очиж бас нэг үзнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд ямар ч байсан сонирхоод үзье. Тэгээд ямар шуухан байх нь. Мэдээж одоо юу гэдгийг тэр талаараа бас тухайн явуулж байгаа хүн эсвэл сурагч нар багш нар одоо санаа бодлого солилцсон бол багш нартай явах болно. Юуцс нэг очиж үзнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд очиж чадаагүй л байгаа. Тийм зүйл бас сонсогдсон. Тэр мэдээллийн сумын сан дээр явуулж байгаа тэр ярианы клуб бол манай Goethe институтаас зохион байгуулж байгаа зүйл бол зүйл харин биш. За багшаа алдаатай яриа сурчсан хүмүүс яаж алдаагаа засах хэрэгтэй вэ? Та тэрэн дээр одоо зөвлөгөө өгвөл. Тэгээ ер нь бол яг уу ярих гэдэг чинь өөрөө бас нэг хэцүү асуудал байгаа юм. Аха. Тэгэхээр үндсэндээ би яг ямар төвшөнд одоо алдаатай ярьж байна гэдэг нь яг юугаа хэлж байна гэдэг нь бас зүгээр үг хэлний хувьд одоо дүрмийн хувьд ч юм уу тийм. Ер нь бол одоо алдаа гэдэг бол бидний хувьд одоо юу гэдэг юм нэг л эхэлтэй хүн биш учраас ер нь байнга л гардаг асуудал та. Зүгээр миний бас нэг зүгээр бас ойдонд маань хэлдэг зүйл хэрвээ би ярьж сурах гэж байгаа бол одоо анханаас нь сурч байгаа юм чинь. Тийм. Аль болохоор алдаа багтаа ярьж сурахын тулд олон удаа давтаж өөртөө хэлэх гэж зөвлөд байгаа байхгүй юу? Тэгэхгүйгээр одоо юу гэдэг би одоо юу гэдэг одоо яг тухайн оронд нь очиод би сурчна гээд яг мэдээж сурч байгаа юм л да чинь мэдээж одоо өөрөө харьцаад хүмүүстэй харьцаад ирэхлээр тэгээд хэрвээ би буруу зүрүү яриад бүтэн өгүүлбэр хэлэхгүйгээр ингээд яриа сурчих юм бол тэр чинь дадал болчих юм бол сүүлд нь эргэж засахад их төвөгтэй болж байгаа. Одоо хэрвээ та нар одоо анзаарч байгаа хамгийн том жишээ бол одоо Германд байдаг одоо туркуудын ярьдаг яриа тэрийг бол бид нар бас нэлээд анзаарсан байх гэж бодож байна. Ер нь одоо тэр нэг одоо Германд амьдардаг одоо магадгүй сүүлд ирсэн эсвэл тэр нэг турк хүмүүсийн ярьдаг яриа тэрийг хаав хүмүүс ингэж сонссон баг тийм. Одоо тэд нар жишээлбэл одоо бүтэн өгүүлбэр нь баг хэлэхгүй шүү дээ. 2-3 юм хэлэнгүүд л одоо юу гэдэг нөгөө хэлж байгаа одоо сонсож байгаа хүмүүсийн германчууд нь ойлгоод эргээд хариулчаад байдаг болохоор сүүлд нь одоо бид нар нөгөө яг цэвэр яриагаа сурцсан хүмүүсийн хувьд бол нөгөө яг тэр маягаараа сурч үлдээд бүтэн зөв өгүүлбэр хэлэх юм баг одоо юу гэдгийг хэлж баг сурдаггүй байхгүй. Одоо бидний амнаас ямар нэгэн үг гарангууд л нөгөө яг сонсож байгаа ихэлтэй хүмүүс чинь үндсэндээ энэ яг юу хэлэх гээд байна гэдгийг ерөнхийд нь ойлгоод тэгээд эргэж хариулээд байдаг болохоор яг тэрүүгээрээ үлдчих гээд байдаг нэг том одоо бэрхшээлт. Хэрвээ тэгээд буруу яриад одоо энэ маань дадал болоод үлдчих юм бол сүүлд нь засахад их төвөгтэй болдог байхгүй юу? Тэ? Одоо би нэгэнт сурцсан зүйлээ дараа нь өөр болгож өөрчилж одоо тэрийгэ дадал болгоно гэдэг бол их том асуудал л та. Тийм байдал орохгүй тул бид нар маш анханаас нь зэгцтэйгээр аль болохоор алхамаар 1-2 өгүүлбэр хэрэглээгээ тэгж давтаж өөрийн болгож сурч явах хэрэгтэй л гэж багсан зөвлөхөр байна. Одоо юу гэх яг одоо муу одоо юу гэх муу гэнэ одоо нэг л одоо буруу яриад сурцсан тийм тэр хүмүүс юм аа л одоо яг ингэж зассан дээр эсвэл ингэж зассан дээр гэж одоо тийм одоо юу гэх юу гаргаж хэлэхэд бол төвөгтэй л дөө. Ер нь бол хүндрэлтэй гэж л хэлэхээр байна. Мэдээж тэрийг зөв болгож өөрийн дадал болгож одоо өөрийн нэгд тогтцсон дадлыг эвдэж өөр дадал болгох гэж шүү дээ үндсэндээ бол тийм. Мэдээж маш их төвчээр хэрэгтэй болно, маш их цаг хэрэгтэй болно. Маш их хүч сэтгэл хэрэгтэй болох байхгүй юу? Гэж л хэлэх гээд байна. Тэр үүнтэй уялдуулаад нөгөө ярих гэж яг юу гэсэн үг юм бэ гэдэг талаар багш нас нэг онцлог зүйл хэлье гэж бодлоо л доо. Үндсэндээ Герман хэлний манай Goethe институтын энэ ярианы даалгавар, ярианы шалгалт гэдэг маань яг юу юм бэ гэдэг. Тэ? Ярих гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Одоо бид нар би ярьж сурах гэсэн, би ер нь ярьж чаддаг гэж одоо хүмүүс тэгээд юм л та. Тэгээ одоо ярианы чадвар шалгалтыг өгөхийн тулд одоо тэр яг ярих гэдэг зүйлийг нь мэдгүйж ойлгоод ямар алдаа гараад байна вэ гэдгийг нь хараад авчихлаа. Одоо яг би энд ингэж яриад та гурав сонсоод байгааг энийг бол яриа гэж хэлэхгүй байхгүй юу? Тийм үү тийм. Ярианы чадвар гэдэг бол одоо чи энэ төвшөнд энэ хэмжээнд ярьж чаддаг болсон байх ёстой. Тодорхой хэмжээнд ярьж чаддаг болсон байх ёстой гэдэг нь юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр бидний нөгөө хэлээд байгаа sprachliche Kommunikation гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Чи коммуницирн буюу
ярилцаж чаддаг байх ёстой гэдэг утгаар хэлээд байгаа. А бусдаар бол одоо юу гэдгийг чи ганцаараа яриад байх нь шалгалтын дээр одоо шалгалтын дээр тэмцэх тийм юмс нөхцөл болж чадахгүй гэсэн үг. Тийм учраас манай Goethe институтийн жишээлбэл одоо аман ярианы шалгалт бол дандаа асуусан эсвэл хариулсан үгүй бол хоорондоо дискутийн болсон тий хэлэлцсэн ийм хэлбэрээр явагддаг байхгүй. Өөрийнхөө хэлэх гэсэн юм хэлээд дуусчдаг. Нөгөө хажуудлын маань хүн надтай ярих гэдэг юм асуухлаар би өөрөө хэлж чадахгүй болчихвол одоо нөгөө чиний одоо нөгөө ярих гэдэг дээр утгач байхгүй болчих واخ. Одоо энэ зөвшөөрлөг ашиглаад нийт герман хэл сурч байгаа манай Goethe институтын германы шалгалтыг өгч байгаа Goethe институтын биш байсан ч гэсэн өөр герман хэлний амун ярианы шалгалт өгч байгаа хүмүүсийн хувьд бол ер нь ярьж сурсан байх, ярих чадвар гэдэг маань юу хэлж байгаа вэ гэдгийг л одоо энэгээр дамжуулаад хэлэхдээ юм л байна. Өөрөөр хэлбэл чи харилцаж сурах хэрэгтэй гэж хэлэх гэдэг. Чи ганцаараа биш. Чи бусдад харилцаж сурсан байх хэрэгтэй. Ярьж сурсан байх, ярих гэдэг чинь энэ утгаар нь хэлж байгаа юм шүү гэдгийг л хэлэх гэдэг. Өөрөөр хэлбэл коммуницийн тий бусдтай харилцаж сурах. Энэ чинь л чиний ярианы чадвар буюу ярьж чадж байна гэдэг чинь л хэлж байгаа маа л гэж өгч нэглэхээр байна. Өөр энэ талаар зүйл. Ер нь тэгээд эхнээсээ л нөгөө улс суурь сайтай сураад явчих юм бол тэгэл нөгөө байшингийн хундаам гэдэг шиг л явах ахaltaа тий суурай хэр сайн тавина. Тэгэл нөгөө төвшин дээшлэх тусмаа зовлон багтай тэгээд явах болоо гэж. Одоо юу гэдэг яг одоо хүний мөнгөсрал яснаар байшинтай зөөрлөхэд бид нар за нэг бүр анхны төвшөнд байхад бид нар одоо энд анхны шатны юм зогсож байгаа бол тэр шатн дээр гიშгэхийн тулд би ямар чадвартай байхын тулд энэ шатн дээр гიშгэх үү? Тэ энэ шатнаар гарсны дараа би дараагийн тэр А2 гэдэг шатн дээр хүрэхийн тулд би ямар гიშгүүрүүд дээр зөв гიშгэж сурах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу? Тэ харуу ханаар яхад би А1 гэдэг төвшний одоо юу гэдэг вэ? Шатн дээр зогсчод А2 нь байхгүй би Б1 рүү хүрэх боломж байхгүй гэсэн үг. Чи хичнээн чадвартай байгаад одоо хол хараадаг, үсэрч хараадаг байгаад тэр төвшөнд гарсан ч гэсэн өөрөөр хэлбэл чиний тэнд суралцахад одоо юу гэдэг Б1 төвшөнд одоо юу гэдгийг сайн ярьснаар бол суралцахад шаардлагатай өмнөх мэдлэг нь байхгүй учраас чамаас 2, 3, 4 хэд дахин илүү ажиллах одоо юу гэдгийг хугацаа эсвэл чадвар шаардлагатай болно гэсэн үг. Тийм учраас тэр нэг шаардлагатай дээшээ явах төвшин болгоныхоо эзэмших ёстой чадваруудыг өөрийнхөө хэмжээнд эзэмшсэн байх ёстой гэж хэлэх гээд байгаа шалтгаан дээр. Алгас боломжгүй байхгүй юу? За баярлалаа шээ. За манайханд өөр сонирхоод асуумаар байгаа асуултууд байна уу? За миний зүгээс бол бараг болчлоо дөө багш аягүй гоё дэлгэрэнгүй ярьлаа тий аягүй олон зөвлөгөө өглөө тий тэр дундаас асуух гэсэн асуултын хариултуудыг бүгдийг сайхан авчлаа. Яг хоо ер нь хизээч гэсэн танаа бас одоо юу гэдгийг магадгүй энэ чиглэлээр одоо танаа бүхний сонсогчдоос герман сурч байгаа бүх залуучуудаас сонирхсан асуулт янз бүрийн эрүүл багшнаас дуртай ер нь ярилцах болно. Гэдгийг хэлье. Ер нь бас зүгээр одоо бидний ярилцлага бол одоо бас дуусах болж байгаа байх. Нэг зүйлийг бас онцлон дахиад хэлье гэж бодож байна. Юу гэхээр үндсэндээ герман хэл сурч байгаа хүүхд залуучдын хувьд бол та нар энэ өөрсдөө маш сайн хичээх хэрэгтэй. Хүнээс ерөөсөө үр дүн хайгаад үр дүн хүлээгээд ерөөсөө хэрэггүй шүү гэдгийг хэлэх гээд байна. Дөрөв хэлсэн багш хичнээн сайн байгаад чи л өөрөө хичээхгүй бол ямар ч үр дүн гарахгүй шүү. Чи ойлгохгүй байж болно. Ойлгохгүй байх бол ерөөсөө асуудал биш. Чи мэдэхгүй байж болно. Мэдэхгүй байх ерөөсөө асуудал биш. Чи чадахгүй байж болно. Чи чадахгүй байх ерөөсөө асуудал биш байхгүй юу? Чи чадахгүй, мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлээ эргэж маш сайн асуудаг байх хэрэгтэй л гэж хэлэх гэдэг. Тэгжижил чамд тэр зүйл үлдэн шүү дээ үндсэндээ бол тийм. Тэгээ бид нэр одоо саяны энэ 20 царайс зэрэгтэй холбогдуулаад за энэ гэхдээ сурталчилгаа биш шүү бас нөгөө сонсож байгаа хүмүүс маань бас буруу ойлгосоо гэж би хүсэж байна. Нөгөө юунасаа фэйсбүүкээр олон нөгөө цахим хуудасаараа дамжуулаад үндсэндээ цэвэр нөгөө онлайн курс гэж зарсан тэгээд сонирхсан хуваалцж байхгүй л дээ.
Яг зөвхөн онлайн сургалтанд бол үндсэндээ бол яг бие дааж хийх цаг нь илүү их байдаг учраас. Жохон төвхт. Яг манай хувьд бол бас нэг машин төрөө бас нэг ярьж юундаас дурдсан. Бие дааж сурах чадвар нь байгаад байдаг. Зөвхөн тэрийг хэрэглэж чадахгүй байгаа дээр л нэг жохон тогтол гараад байна гэж бодоод байдаг. Тэгээ энэ зүйл дээр л бас сайн анхаарасай л гэж багш нь бодож байна. Одоо манай энэ нөгөө цахимаар явуулж байгаа цахим уулзгал хэлбэр гэж хэлээд байгаа. Багш нь зөвхөн яг онд орчуулж хэлж чадсан эсвэл сайн мэдэхгүй байна. Одоо би лайв унтаагч буюу одоо онлайн унтаагч мэд лайв хийсэн гэдэг. За энийг бид нар бас Германд сурч амьдарч байгаа оюутан залуучуудаа бас энийг бас нэлээд сонирхол уу гэсэн үгнээс цахим хуудас юугаараа бас гаргасан байж байгаа. Одоо манай саяны эхэлсэн B1 төвшин жишээлбэл Германаас 2 хүн сууж оролцож байгаа. Үнэхээр одоо юу гэдэг та бүхнээр дамжуулаад одоо манай Германд суралцж байгаа оюутан хүүхэд залуучууд амьдарч байгаа хүмүүс одоо юу гэдэг Герман хэлний тодорхой төвшний одоо ийм онлайн сургууль сонирхож байгааг бол бид нар Германд сурч байгаа монголчуудаа зориулаад сургуульд явуулахад бас бэлэн байгаа. Зөвхөн ном сургагчийн хувьд бол одоо манайхаас авах бид нар тав хүнд явуулах боломж байхгүй учраас зөвхөн яг энэ санаанаас энэ одоо юунасаа үүдэх багш нь харилцаг Корнелsen компани, Корнелsen хэвлэлийн газрын одоо нөгөө харилцаг мэргэжлэнтэйгээ харилцаад манай Германд байгаа монголчууд манай Goethe институтийн сургалтыг сонирхоод сургалтанд суухаар болвол одоо Германд байгаа яг тэр манай курсыг одоо захиалсан тэр хүмүүс танай Корнелsen номыг тодорхой хэмжээний хөнгөлтэй авах боломж байна уу? Ийм боломж гаргаж өгөх боломж байна уу гэж асуусан харамсалтай боломжгүй гэсэн. Тийм учраас бид нэр бол яаж чадахгүй. Германд байгаа хүмүүс ирээ манай энэ онлайн цахим уулзалт хэлбэрээр явж байгаа сургалтыг хэрвээ сонирхоод явна гэвэл мэдээж нээлттэй. За сурах хүчгээ өөрсдөө худалдаж авах хэрэгтэй болж байгаа. Тийм бол бид нэр үндсэндээ сурах хүчийг өөрсдөө авч байгаа учраас бид нэр сургалтанд тодорхой хэмжээний хөнгөлт үзүүлнэ мэдээж. Манай Монгол дахь Goethe институтийн Герман хэлний нэг сургалт бол үндсэндээ үргэлжлэх хугацаа 6-7 хоног. 7 хоног 12 цагаар ордог. 350,000 төгрөгийн үнэтэй байдаг шүү дээ. Ер нь бол энэ мэдээлэл манай вебсайт болон юун дээр байгаа учраас өөрсдөө ороод ирсэн сайн мэдээлэл авч болно. Тэр асуултуудыг бол мэдээж хизээж ямар ч тохиолдолд бас асууж болно л гэж багш нь хэлэхээр байна. Шинэ Facebook-ийг сонсогчдод хэлчих болох уу? Яа тэгэхээр багш ингээд Германтай холбоотой янз бүрийн постууд шеэрлдэгчтэй өөрөө ч гэсэн бичдэг. Тэгээд тэр нөгөө Deutsche Welle-гийн langsam gesprochene Nachrichten хүртэл байнга өдөр тутамдаа ширлээ явдаг шүү дээ. Тий яг тэр юуныхаа тэр одоо юу гэдэг хэмжих зүгээр тэрүүний зорилго нь бол багш зүгээр яг үнэхээр одоо багш шамнар гэж олон бий. Шамнар танилуд гэж олон бий. Герман хэл үздэг. Тэгэхээр тийм хүмүүстэй ер нь ихэвчлэн хандаж өөрсдийн композыг оруулъя гэсэн маягаар л оруулдаг ер нь бол. Одоо тийм зүйлийг ашиглаад бид нар одоо юу гэх юм багш нь одоо багш нь өөрөө орчуулагч биш түрүүн хэлсэн. За гэхдээ нөгөө Понсын номын орчуулгын группт орж багш нь ажилласан ном нөгөө төлөвчгийг гаргахад орчуулгын группт орж ажилласан л да. Гэхдээ төлөвчгийн орчуулгын группт орж ажиллана гэдэг маань өөрөө би заавал орчуулагч байх гэсэн албагүй шүү дээ үндсэндээ бол тийм. Тэр талаар нь бас нөгөө орчуулгын талаар зөвлөгөө санал асууя гэсэн хүмүүс бас нэлээд байгаад багш нь бол тэр талаар үнэхээр тодорхой хэмжээний зөвлөгөө олгож бас чадахгүй. Яг бол миний мэргэжил багш учраас багш орчуулагч бол тэс өөр мэргэжил. Тийм учраас тэр орчуулгын талаар бол багш нь их тодорхой хэмжээний зөвлөгөө өгч бол чадахгүй. Зүгээр үнэхээр таалагдсан, үнэхээр одоо юу гэдэг хэрэгтэй гэж бодсон бусдад хүмүүс ч гэсэн бас нэг юмыг бодуулаасаа гэсэн үүднээс хэлсэн хүмүүсийн хэлсэн үг цитатуудыг багш нь бас монгол хэлээр орчуулад гаргадаг юм л тань лээ. Ялангуяа одоо тэр Deutsche Welle-гийн тэр Герман мэдээлэл бас яг удаашруулаад гарсан тэр мэдээлэл гэсэн өдөр болгоныхын бас альфаар нөгөө шеэр хийж байгаа тайлбар авч байгаа. Бас нэг хүүхдүүд өөрсдийнхөө төвшин ч гэсэн ерөнхийдөө ингээд байнга сонсч ивэл бас тодорхой хэмжээний одоо тусдын болох байх гэдэг үүднээс л хийж байгаа ажил байгаа. Түрүүний цэмэгийн асуусан багшийнх нь Facebook хаягийг өгч болох уу гэд энэ дээр багш нь татгалзсан байхгүй. Зүгээр яг Facebook-ээр эсвэл Messenger-ээр дамжуулаад багш нь хүн одоо юу гэдгийг асуусан сонирхсан хүн болгонд ижлэн одоо юу гэдгийг зөвлөгөө зав гаргаж зөвлөгөө өгөөд байх цаг зав их муу байгаа учраас
зүгээр Facebook хаягаар маань ч гэсэн мессенжерээр ч гэсэн зөвлөгөө асууж яасан хүн болгоны асуултанд хариулж чадахгүй бол бас ойлгорой гэж л үржилэн одоо юу гэдгийг хүчрэлж байна. Тэгэхгүй багш нас тэр болгонд нас хариулаад байж бас чаддаггүй. За тэгвэл багшийн Facebook-ийг шууд хэлчихье те. Отхон төгс янзын жамц гэж байгаа. Тийм хэрэгтэй хүмүүс байвал багштай гоё Facebook-ээр найзууд болоод эсвэл багшийг дагаарай. За манай хоёрт өөр хэлэх ярих юм байна уу? Одоо ер нь авлагтаа ер нь сонирхожсэн асуултуудаа бүгдийн сайхан хариултыг авчлаа. Тэгээд өнөөдөр манай подкастт цаг зав гаргаад тэгээд манай сонсогчдод Герман хэлний талаар тэгээд өөрийнхөө үзэл бодлын талаар хуваалцсан багштай маш их баярлалаа. За би харин та гуравтай маш их баярлалаа. Зүгээр ийм сайхан зүйл хийж байгаа, Германд амьдарч байгаа, Германд одоо үгүй Монголд Герман сураад Германы ихтэй сургууль сурах гэж байгаа хүүхд залуучуудаа зориулаад ийм сайхан зүйл явуулж байгаад би багш нар үнэхээр их баяртай байна. Энийг ч гэсэн цаашаасаа хөгжлүүлээд маш олон сонсогчтой болоосол гэж өрөөхөөр та бүхний маань хийж байгаа, урьж байгаа зочид төлөөлөгчдөө чинь хэлсэн санаа оноо зөвлөгөө бас олон хүнд хүрээсэй гэж багш нь хүсэж байна. Та нартай их баярлалаа. Та нарын сургалтад, ажилд, амьдралд өндөр амжилт хүсье. Баярлалаа агшаа. Баярлалаа. Таны ажилдаас амжилт бүхний дээдийг хүсье өрөө. Баярлалаа. Яхад манай подкастын цаг зав гаргасан маш их баярлалаа. За танд таажсан баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.